Сайн байцгаана уу? Наагийн Ихтэвний хоёр гэдэг мэрэгчлэрээ 15 жил ажиллаж байгаа мэрэгжлийн тоогооч байна. За би тус сургуулийг хүнсний үйлдвэрлэл эрүүл ухаагаар магистр хамгаалаад одоо зөвлөх хөгшөөр ажиллаж байна. За Монгол улсад хүнсний аюулгүй байдал те ямар хөрсөн дээр хүнснүүдийг тариалж байгаа гэдгийг бид нэр төдийлөн мэдэхгүй. Тийм ч учраас би өнөөдөр тэр олон хүнсний бүтээгдэхүүнүүдээс цагаан будааг сонгосон байна. Энэ дөрвөн өөр төрлийн цагаан будаанаас магадлал итгэмжлэгдсэн одоо лабораторидо шинжилгээ хийсэн байгаа. Энэ бол маш сонирхолтой. Сүүлийн 30 жил бид нар одоо ямар будааг хэрэглэх, яаж сонгохоо бид нар мэдэхгүй байсан бол өнөөдөр бид нар лабораторид яг батлагдсан шинжилгээний дагуу за ийм сайн юм а гэдгийг бид нар мэдэх болно. Дөрвөн төрлийн будаанаас шимт хэмжээлийн агуулмжаараа хамгийн өндөр гарсан нь тансаг брендийн будаа байна. За энэ будаа маань юугаараа онцлог илүү гарсан бэ гэвэл уург нь 12, чиглэг нь 14.2%-аар илүү гарсан байна. Бусад будаанууд бол юу гэдэг 8, 9, 10, 7 гэдэг ингээд айгүй бага гарсан байгаа. Яагаад тэгж чиглэг өндөр байна вэ гэвэл маш бага хугацаанд хадгалдаг байх нь байна. Ямар нэгэн химийн одоо элемент те хадгалах бодис, бодиснууд ордоггүй байх нь байна. Тэрүүгээрээ бид нэр сертификат авсан, лаборатори шинжилүүлээд одоо ингээд бүх юм тодорхой болсон байна те. За ер нь бол одоо монголчууд кето дэглэм, одоо хоолны дэглэм гэх мэт юм маш их барьдаг. Үүн дээрээ болохоор нүүрс усуудаа хас гэж зөвлөдөг. Гэтэл бидний цаг уурын амьсгал, цаг уур те хүний бие организм хийж байгаа ажлын хувьд бол заавал нүүрс ус хэрэгэл гэж зөвлөдөө шүү. Бид мэрэгжлийн хувийн тоогч та бүхэнд заавал өдөр тутамдаа хэдэн граммаас одоо хэдэн грамм гэсэн тийм нэг нүүрс усаа маш сайн хэрэглэж байгаарай гэж зөвлөе. За манай дэлхийн тоогч нарын холбооноос хөрсөн дурсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэе гэсэн юм өрөөтэй байгаа. Тийм ч учраас биднэрт одоо бүх зүйлд маань энэ брендийн будаа маань тохирж байгааг та бүхэн зөвлөмөр байна. Тийм учраас та бүхэн цаашдаа маш чанартай сайн будааг хэрэглээрэй гэж зөвлөе.